Чулуунбаатарын Шижир Эрдэнэ 1989 онд Дундгой аймагт айлын баг хүүхэд болон мэндэлжээ. Тэрээр 2007 онд кикбоксинг спортоор анх хичээлж эхэлсэн. Анх кикбоксинг тэмцээнийг зурагтаараа үзэж байгаад сонирхон хөдөө нутгаас Алтан бүрэг багштайгаа холбогдож Мишель Төв клуб дээр ирж бүртгүүлсэн гэдэг. Энэ л үед Говь нутгаас нийслэл хотыг зорин ирсэн түүнийг Алтан бүрэг багш дуртай яг хүлээн авч түүнд кикбоксинг спортын анхны А усгийг заасан гэдэг. Би одоо 2007 онд Дундгой аймгийн 10 жилийг төгссөн байгаа. Сургуулиа төгсөөд оюутан болж ирсэн байгаа л да 2007 онд. Тэгээ бас энэ кикбокс гэж зүйлийг сайн мэддэггүй байсан. Тэгээд телевизээр яг одоо таны мэдгүй телевизээр бас кикбоксинг тэмцээний цуврал болгож гардаг байсан л да. Тэрийг анх хараад ийм гоё спорт байдаг юм уу гэж надад амар их таалагдаад би амар сонирхож эхэлсэн. Тэгээд одоо Алтан бүрэг багш руугаа ярьсан. Ярингуудаа танай клубд одоо ингэж явж болох уу гэсэн. Хамаагүй минийхөө ирээ бүртгүүлээд манад явж болно гэх. Тэгээ 2007 онд би 100 бүртгүүлээд тэрнээс хойш ингээд өдөө ингээ одоо хичээлээд шгшаагийн бас тамирчин болцсон ингээ явж байна. За яг Шижир Эрдэнэ маань бол одоо манайх нэг ярьж анснаар хөдөө орон нутгийн л хөвгтөлтэй. Тэгээд анх одоо энэ кикбоксыг телевиз гэж энэ мундаг мэдээллийн сувгаар үзээд тэгээд ер нь кикбоксер хичээлээгээд бүр хөдөөнөөс зорж ирсэн гэж байна. Бүр асуу сургалаад. Тэгээд ирсэн хөдөөний бор хүүхэд. Гэхдээ бас хэд хэдэн онцлог зүйлүүд байсан. Юу гэхээр Шижир Эрдэнэ маань бие ерөнхий хөгжил гэж байдаг л да. Ер нь тамирчдын чинь бол шинжгэд бол ер нь бие ерөнхий хөгжлөөр шинждэг. Бие ерөнхий хөгжил гэдэг маань энгийн үгээр байгаа байдлыг хэлсэн л дээ. Яг одоо энэ байгаа байдлыг. Тэгэхээр би ерөнхий хөгжил байгаа байдлыг өндөр байсан л да. Тэгээд хөдөө одоо ялангуяа Дундгой аймаг бол одоо сайхан одоо айраг дуу хуураараа алдартай ийм нутаг. Тэгээ одоо бусад нутгийг бодоход их нар их хондг юм шиг байна. Их бүлээн дулаан орны нутгийн хүүхэд хөрслөг бор би ерөнхий хөгжил ийм л хүүхэд ирсэн. Шижир Эрдэнэ 2009 онд Хайт Макс мута боксing тэмцээний аварга Тайландд болсон Азийн тулааны урлагийн наадмаас шагналт 5 дугаар байр. Вьетнамд болсон Азийн танхимын спортын наадамд шилдэг 8-д шалгарч байжээ. 2009 онд Мишель 2009 кикбоксинг тэмцээний аварга, Ориол 2009 кикбоксинг аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, 2010 онд улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө. Энэ онд Австрийн Инсбург хотноо явагдсан кикбоксинг дэлхийн цомын тэмцээний 60 кг-д аваргын алтан медаль хүртсэн юм. Би 2008 онд Монголд Эмпрайл гэдэг эзэнт гүрэн гэрчийн тэмцээн болсон. Тэнд би бас клубийнхээ нэг найзтайгаа тоглолоо. Лаасвар ингээд. Тэгээд битээр бүхэн өргөнд тоглосон. Анхныхаа тэмцээн яг ирэнгэн дээр гарахад бас хамаг бие салганаал. Ямар туршлагагүй ирэнгэн дээр гарч үзээгүй. Тэгээ тоглоод би ялагдсан л да. Тэр ялагдал надад их гоё санагдтыг. Хамгийн анхны медаль гэх юм бол Royal 2009 гэдэг тэмцээнд би ороод медаль авч анхны медаль авчихсан. Тэр бас их гоё дурсамж. Шижир Эрдэнэ маань тэр маань биелэн ийм байнгут их олзуурхаж одоо ингэж шаваа олгож авсан. За мөн одоо их тийм хүний үгийг сайхан дуулууртай биелүүлнэ. Одоо маш сайхан дуулууртай хүний үгэнд ордог дэг журамтай ийм л хөвгт ирсэн. Тэгээ нь 2008 онд ирээд анхныхын тэмцээн нэлээд өндөр зэрэглэлийн тэмцээн байсан юм аа. Бас мэрэгжлийн ангилалтай Империал гэж энэ тэмцээн анх гарч тоглосон. Тэгээ яг хичээлээд удаагүй ч байсан. Бид нэ зүгээр дуршлага олгох бас нэг ирэнгэн дээр гаргаад үзчихээгээд ингээд тоглуулсан. Тэр маань их олон хүн үзсэн юм тулаан байсан. Бүхэн өргөнд зохиогдсон 5 сард 2008 оны. Энэ 2010 онд Австри улсад Инсбург хотод кикбоксing 2010 оны дэлхийн цомын аварга шалгалт тэмцээн болсон. Манайх 6 тамирчин нэг засгалжуулагч байсан байгаа. Бүгд амжилттай болсон. Миний хувьд гэх юм бол би 60 кг тоглосон. Кикбоксинг Каны төрөлд тоглосон. 2008 онд ирсэн байгаа юм шүү дээ. Тэгээ одоо 2010 онд дуусч байна. 2 жилийн дотор дэлхийн цомын аварга болчихсон байгаа. Тэгээ бас их гайхамшигтай юм амжилттай. Өрсөлдөгч ихт бол бас Европын тамирчтай анх гар зөрүүлж үзсэн. Анх Европ ТV-д бас хөл тавиад өмнөхэд Азийн наадмууд бол бас амжилттай оролцож байсан. Тэгээ анхны Европт бас Европ тамирчтай тоглоод бас Монголд одоо бидрийг бодвол бас бие хөгжил сайтай одоо өндөр нуруулаг тийм тамирчтай байсан. Тэгээд багштайгаа бас ярилж
одоо өндөр тийм тамирчтай яаж тоглох уу гэж ягаад хамгийн хэцүү тоглолт хамгийн өрсөлдөөнтэй тоглолт гэх юм бол алтан медалийн төлөөх нөгөө Германы тамирчиндээ тоглосон. Биеэр бас нэлээд надаас өндөр. Тэгээ тэрийгээр бас ухаантай тоглож чадсан байгаа. Энэ том тэмцээнээс манай улсын 2 тамирчин аваргын алтан медаль хүртсэний нэг нь Шижир Эрдэнэ байлаа. Аваргын төлөөх тулаанд түүний уучраа Германы чад зурттай өндөр биерхүү тамирчин байж харин тэрээр өрсөлдөгчөө төвгүйхэн ялж рингэн дээр талын Монгол хүү гэдгээ харуулж чадсан юм. Кикбоксing шигшээ багийн тогоонд чанагдаж нэгэн дээвэр дор бэлтгэлээ хийж ядрах, өвдөх, баярлах, хөөрөх бүгдд нь хамтдаа байж чаддаг энэ хамт олонний ажил бүтээл амжилт ялалт чамгүй ихээ. Шижир Эрдэнэ саяны дэлхийн цамд бол маш сайн тоглосон л да. Ер нь эхнээсээ ахуулаад явсан чиглэлээр төрүүлсэн байгаа. Тийм сүүлийн тоглолтын дээр өөрөөсөө зөндөр нуруутай тамирчинтай бас сайн туршлагатай тамирчин очиж төрүүлсэн байгаа. Тэр нуур жилийн дэлхийн цом болон медаль тойрны шалгаж ирсэн тийм сайн тамирчин бэл. Би өөртөө бас итгэлтэй байсан л та. Тэр одоо энэ холоос ингэж очичоод бас төрүүлэхгүй бол болохгүйгээ тий. Ямар ч сан мөнгөн медаль авсан алтын төлөө бол заавал одоо өсөлтөгч яалах хэрэгтэй гэдээ өөртөө бас итгэлтэй тоглож яасан байна. Тэгээ Шижир Эрдэнэгийг хараад хад дотоод сэтгэл гэдэг юм уу тэр их сайхан хүн. Тэгээ одоо хүн дотроо юу сайхан ямар бодолтой байна? Үйл одоо явдал нь тийм байдаг гэж юм бас гүнхан биш үү? Энтэй адилхан дотроо сайхан юм бодож явж идэг. Дандаа их өөдрөг, гэгээлэг, эрчтэй, хүчтэй тийм юм бодож явж идэг учраас тэр дотоод бодлоор үйл явдал нь бас тийм л дээ. Юмнууд нь айгүй сайхан бүтэмжтэй, хурдан бүтдэг, тийм ээ? Хүнд айгүй сайхан таалагддаг. Ийм бас онцгой шинж чанартай. Би чинь бас хөдөө орон нутагт бас бага насаа өнгөрөөсөн байгаа. Тэгээд хөдөө бол бас багадаа бол бас дүрсгүй, сахилгагүй тийм хөвгт. Ер нь бас яг өөрийгөө спортын хүн болно гэж төсөөлж байгааг. Спорт бас нэг сонирхолтой байсан л та. Тэг яг энэ кикбоксыг харж одоо яг мэдснээр надад амар таалагдаад өөрөө ирэхгүй яг хичээлэх болсон. Тэгээд энэ кикбокс бол бас хөдөө орон нутгийн хүүхдүүд бас амжилт гарах бол бүрэн болцоо тий. Дундгай аймгийн хүүхдүүдийг судлаад тахт эдгээр чи ер нь багаасаа за дундгойхон бас сонсож байгаа бол бас гомдчих вэ. Ер нь яг дундгойн хөдөө бол нэг гутал гэд хэрэглээд идэв юм шиг байна. Багаасаа л одоо жинхэнэ хөл нүцгэн дарагч идэг те. Энэ маань юунд эргээд нөлөөлж ийн гэхээр тэр бол эргээд энэ бие ерөнхий хөгжил агай өндөр зэрэгтэй болохоор нөлөөлдөг. Яг бидний онл байдаг шүү дээ. Хүн бол ерөөсөө байгалийн бүтээгдэхүүн. Байгалаасаа цэнийг авч одоо амьдарч явах хэрэгтэй те. Байгаль ямар цэнийг авах вэ гэхээр нарнаас, уснаас, агаараас л цэнэглэгдэж хүн одоо илүү их хүчтэй байж ингэж. Заавал кикбокс одоо багаасаа ингэж спортоор хичээллээд амжилт гаргах ш тэ. Тэр хүн өөрөө яг одоо сонирхоод яг тууштай хичээлээ зорилготой байх юм бол бас хөдөө орнтгаас ч гэсэн сайн тамирчид гарах бол бүрэн болцоо. Ялалтыг өрн дуудсан ийм л хамт олонний дунд Шижир Эрдэнэ жинхэнэ тамирчин гэдгээ мэдэрдэг. Тэд 2011 онд Таиландд хамтарсан бэлтгэл сургалтанд гарна. Хагас жил гаруй хугацаанд харийн оронд нэг нэгэндээ дэм болж басчгүй тэсвэр хатуужил хатсан бэлтгэл сургалтандаа шамдана. Баг хамт олонний дотн нуур амьсгал, амжилт ялалт, дасгалжуулагч багштай салшгүй холбоотой байдаг. Кикбоксing дэлхийн аврах цолтой, олон улсын хэмжээний мастер алтан бүрэг багш шаггүй туршлагатай, нэгэн үед тулааны спортын тогоонд чанагдаж, усыг нууж явсан тулаанч. Түүний шавнаар ийм л багшийн удирдлага дор бэлтгэл сургуультаа базааж, амьдралын тэсвэр хатуужил, бие дан авч явах чадварыг өдрөөс өдөрт суралцаж, ялалтанд хүрэхээр хамтдаа зүтгэж явна. Тэгэд бид нар чинь бас хүнийг дасгалжуулахаас гадна хүнийг бас судалдаг мэрэгжил гэж боддгийн. Дасгалжуулагч гэдэг бол тэ. Хүний гадаад болон дотоод мөн чанарт өдөр болгон судалж идэг. Тэрийг танин мэдэх гэж оролдож идэг. Тэгээ миний хувьд ч гэсэн хүүхдүүдтэй ажиллахад би бас 2 зарчим барьж ажилладаг. Нэгд нь энэ хүн хинбэ гэдгийг доторхыг мэдэх. Дараа нь одоо гадна талаас нь таньж мэдэх тэ. Манай багш маань бас бидрийг бас бэлтгэл сургуульд хэн одоо ямар тамирчинд яа тоглох уу гэдэг юм. Тэгэл одоо нэг тамирчин чинь ер нь тамирчнаараа төрдгөө гэж ярьдаг тий. Тамирчин бол мэдээж бэлтгэдэг ганц дасгалжуулагч биш. Маш одоо том багийн ажил л да хүнийг бэлтгэнэ гэдэг бол мэдээж дасгалжуулагч бол голлох үүрэг гүйцэгдэнэ. Гэвч одоо тэр хүнийг дэмжиж байгаа, мөн хүмүүжүүлж байгаа хамт олонх чухал л да. Тэгээ энэ Мишель Кикбокс 2 гэдэг энэ манай төв бол яг зөв хүүхдүүдийг ажиад ах тийм
дэх үгийн хэллэгээр бол нэг коллектив гэж байдаг. Одоогоор бол нийтж ийм хамт олон хүүхдүүд л дээ нэг нэгнийхээ төлөө санаа тавина. Нэг нь яаж байгаа бол жаргал зовлонгоо хуваалцсан, чадах юм байвал зөвлөөдөг. Энэ маань энэ хүүхдүүдийг их тийм огцом одоо ур чадвар нь ахихад их нөлөөлдөг. Ийм ч одоо юу байдаг, онлайн байдаг. Мэдээж хамт олон сайн байж бас тухайн тамирч их сайн байдаг л дээ. Тэгээ манай хүүхдүүд ажиад хахад хамт олонтойх нийтчлээ жижиг эрдэнэ. Энэ утгаараа хамт олонны дунд амархан одоо уусаж ингэж одоо хамт олонтойгоо хөл зэрэгцэж ур чадвар нь амархан ахисан. Манай багш чинь бол одоо яг зохион байгуулалттай бага яаж явах вэ? Баг сургуультай одоо ямар журмаар ямар системээр бэлтгэх сургуульт их бүгднийг нь бас сайн мэддэг. Манай бас багийн хамт олон бүгд нийтчтэй нэг одоо баярлах үедээ баярлан зовх цагтаа зовно. Бэлтгэх сургуультаар байнга нэгнийхээ болохгүй юмыг зааж өгөө те. Энэ хамт бэлтгэх сургууль хийхэд ер нь юу л да Таиланд бид нар ч бас олон хугацаагаар бэлтгэх сургууль хийсэн 6 сар. Тэгэхэд бас хүний газар хүний зам чанараас танигдсан да 6 сар хүний татдаг. Тэгэхэд бол яг ямар нэгэн байдлаар өвцөн цэцэг хамтцаа тэгэл шаналал нэгнийхээ төлөө байж чаддаг та. Манай бас баглын ахлагч тамирч байгаа шийдэрт байна. Энэ кикбокс бол яг тэ одоо ирэнгэн дээр зодолж байна гэхэд одоо ганцхан хүн зодолж байна л та хоёр хүн хоорондоо. Тэгэхэд бол энэний цаана одоо бүхэл бүтэн баг байдаг те. Манай багийнхан намайг ингээ гараад зодолдоход бүгд дэмжиж байдаг. Би одоо би халаалтаа хийж чад нэг нь би тусалж байдаг, нэг нь биелийн өмсгч байдаг, нэг нь шилэн өмсөж байдаг те. Тэгээ бүгд энэ бол багийн спорт гэж би бас ойлгодог. Ирэнгдээ гараад зодолж чад тэр багш өөрөөсөө өшнөө хийнэрэг те гаргаж хөлс мөс ингээ гарцсан. Минийхөө тийг гал бүгд шаардлаа те. Энэ урамд бас тэр тухайн тамирч ирэнгэн дээрээ бас өөртөө би заавал хамт олонныхоо одоо багшаа итгэлийг алдахгүй ялах хэрэгтэй ч гэдэм ийм тэмүүлэлтэй бас зоримгдай чинь тулдаг болов гэж боддоо штэ. Одоо энэ хөлийн хөгжил гэж бий л дээ. Доод одоо биеийн доод хэсгийн хөгжил гэж байдаг. Хөлний хэсэг бол айгүй өндөр хөгжилтэй байдаг. Энэ тэр багаасаа хөл нөцгөн одоо гүүж харайсных, за мөн одоо говийн тэр сайхан нарлаг сайхан ил чинэрэг хүн шингэснийх. За мөн энэ говь газар чих юу штэ. Хужирлаг, ийм давслаг, ийм байдгийн байлээ. Бид нар бас жоохон судалсан л да. Тэгэхээр тэр нэг хужир шүүг бас арьсаараа тий хөлөөрөө дамжуулж ингэж авч идэг юм шиг байна. Тэгээ энэ яс бол агай хатуу. Тэгэхээр ясыг бас ингээд бэлтгэлийн яс бэгчин л дээ хүний яс манай спортч. Тэг чин тэр дунд гоёхны одоо би одоо яг жирийн хүүхдүүд яс бол агай маш хатуу. Одоогийн тэр ясны сэргэжлэднэр бол гэж үнэхээр баяртай гэд хэлсэн. Ийм байдаг. Ийм л одоо онцлогтой. Тэгээд энэ шижирийн хараад хахад одоо тэр шижир эрдэнийх шиг тэр хөлийг бол хөгжүүлэхэд за баг нь бол 2 жил хэрэгтэй штэ. Тэгжиж одоо тэр хөлих гой болчихнлог бүдүүн тэр ясын хатуу тэгж болж ирнэ. Тэгт чи биелэн байглаасаа байж. Монгол хөвгүүд багасаа л ноцолдож гар зөрүүлж айл сайхалтаараа шуугилдаж өссөн. Тэд хөдөө нутгийн цэнгэг агаараад цээж дүрэн амьсгалж найз нөхдөөрөө нийлэн мод татна, усанд явна, малаа хариулна гэдэл биеийн хүчний ажлыг өдөр тутам хийдэг болохоор багасаа биеийн хөгжил сайтай, галтай цогтой байдаг. Рингэн дээр гарахаараа монгол хөвгүүдийн цог чавхаатай, зоримог шийдэмгий дайчин чанарыг илтгэдэг. Тулааны спорт өөрөө агуу юм. Тэ миний хувьд гэх юм бол намайг бас жоон хүчтэй ойрын зайд ч юм уу те бас өсөлтөгч илүү гар хөл яг хосолсон тийм хүчтэй юу. Тэрийгээр л илүү байх гэж бодож байна. Тамирчны хувьд сайн тамирчлаа. 2007 оноос анх орж ирээд бэлтгэх сургуульд байж байгаа. 2000 хугацаанд өндөр амжилт гаргасан тийм тамирчдын нэг байгаа. Бэлтгэх сургуульд бас өөрөө даалгавар бас сайн бэлтгэх тийм тамирч байгаа. Яг ертөнцид ороо те яг энэ спортын тавганд ингээ ороод бэлтгэх сургуульд хийгээд ингээ хамт олонтой ягаад явахд кикбокс хүнийг төвчээртэй төсвөр хатуужилтай болгодог. Хүнтэй яаж харьцах уу те бие хөгжил талаасаа бас хүнийг одоо зоригтой болгодог. Наад бол ингээ хичээлээд ирсэн нэг медаль ч юм ингээ давхаар урам зориг ороод илүү над сонирхолтой болж эхэлж байгаа юм чинь. Тэгээ энэ спортоор ингээ хичээлэхэд ер нь амжилт гаргах юм байна тэгээд өөртөө бас дотроо бодцсон. Тэгээд тууштай ингээ бэлтгэх сургуульд хийх юунд бол одоо бас ач юу надаа гарчлаа л да эхнээсээ. Монголчууд бол ерөөсөө тулааны урлаг гэдгийг бол дэлхийд уг нь үзүүлж ирсэн ус одоо 13 дугаар зуун те зүгтж байгаа дайрдаг араас нь дайрдаг хоёр ваагддаг зүүн баруун хурц үзүүр уруулжин дөрүүлжин болж тололддог. Энэ бол яг биднэрт одоо тулааны урлагийн тактик шүү дээ. Энтэй адилхан
бид нэр өөрсдийнхөө үүх дүүхийг мэдэж, тэднэрээсээ суралцаж, тэднэрээсээ бахархаж дараагийн одоо мундаг тактика боловсруулж дулаанд ялаашгүй гэдгийг захий та. Одоо 2010 он ингээд дуусч байна тий. Тэгээ 2010 онд бас тодорхой хэмжээнд гайваа амжилтууд үзүүлсэн байгаа. Одоо 2011 он шинэ он гарлаа тий. Шинэ ондоо бас өөртөө бас нэлээд олон зорилт тавьсан байгаа. Тэр зорилтуудаа бас биелүүлэхийн төлөө бас амжилттай тэмцээнүүдэд оролцож бэлтгэл сургуультай сайн бас дэлхийн цомд энэ жил дахиад болно. Тэндээ бас төрүүлэхийн төлөө үзэж бас аврагцлаа хамгаалахын төлөө бэлтгэл сургуультай хийн дээ. Өрсөлдөгч ялсан тохиолдол байхдаа дандаа оноогоор бол илүү хөдөлთა бүгд ингээд. Тэгээ хамгийн түрүүнд бас багштай их баярлж ирсэн. Тэгээ бас найз нөхөд те одоо энэ кик бокс гэж энэ спортыг бас дэмждэг бүх хүмүүс арга гэрч юм уу бүгдэнд нь бас баярлж тэр хүмүүсийн ач хөдөлмөрөөр л өнөөдөр бас өдий зэрэгтэй амжилт гарах нөхцөл нь бүрдсэн гэж бол бодож байгаа. Намайг манай одоо ээж одоо найз нөхөд манай ах нар бүгд намайг дэмждэг л дээ. Тэр дэмжлэгээр л одоо би өдий зэрэгтэй бас амжилт гаргаа явж байна. Бас тэд нар бас намайг дэмжихгүй ийм зодон цохон тиймээр ингэж хичээлж яах гэсэн юм бэ ч гэдэм үү те. Тэгсэн бол бас өдийд бас хичээлэхгүй л бас өөр юм өөрч явж байгаа юм билээ. Тэгээ гэрээх их дэмжсэн учраас л энэ спортоор ингэж хичээлээ явж байгаа. Кикбоксийн шигшээ багийнхныг 2011 оны 5 дугаар сард Украинд болох дэлхийн аврах шалгаруулах тэмцээн, Австрийн Инсбургт болох дэлхийн цомын 9 дахь удаагийн тэмцээн хүлээж байна. Тэдний бэлтгэл сургалтын гол зорилго энэ хоёр том тэмцээнд амжилт ялалтыг эх орондоо авчирхаар чиглэж байгаа. Харин тэдний хөдөлмөр, хичээл зүтгэл зөвхөн ялалтын төлөө тэмцэж явна.